доноод хамгаалагч дахин төрөв. Рейнжерийн цахил. Хаалгачны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Ред. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд доноод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэ бол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Цөцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Доноод байна уу үгүй юу ямар хамаа байна. Тэр хүндийг тэл байвал болоо заа юу. Гэхдээ Оо, цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд редийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчөөд хүрээд ир. За, ийм юм байха. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь би байсан. Арай дэндэж байгаа юм биш үү? Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг чалга. Хүргэлтийн жолооч. Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! Үйлчлүүлэгч! ёо. Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Ред түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэл гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён юм? талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч Редтэй яг адилхан биш вэ нүү? Нэрээ тийм байна. Үгүй би донот хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талхчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донот хамгаалагч мөн байна. хариу үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм биш үү? Тэр байна. Юу гинэ? Яагаад цэцгийн доноод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь донот биш шүү дээ. Юу? Цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цогцолтыг хийгээд Ямар ялуу юм бэ? Донот хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүхтэй байх ёстой юм биш үү? Ноён талхаа хоёулаа Редэд тусалцгаа идэх үү? Яаж тэр? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа доноод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донот хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Red бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юм дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд доноод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцоо өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Донот хамгаалагч удирдал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол донот хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд
сүүн крем, шоколадны кремээр би нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүрэгдэм би бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргал мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доонод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь. 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доонод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Доонод хамгаалагч чинь тавуулаа шүү дээ. Өөр арга. Бэлнүү эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red бүргэд. дирлээ. Талх Арслан. Сүү магчин загас. Зайдасхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хинд ийм юм таалагдах вэ? Хөөх. А? Ноён талгаа бичээгээ оруулмагц үзэлтийн тар нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүг байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ доонод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Гоё юм болох байх та. Доонод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё доо. Ээж, өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Хөөх, шүтэн бишрэгчээ дүүрэн ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалж үжих тоглоогүй удсан сайн байж чадах болов? Тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та донод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Энэ Ээж. чинь одоо юу болоод байна? Яна гарцгаа. Эцэн дээр гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу игээд гоё. Тоглолтын танхимд гал гарчих гэж. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нааз болж шүү. Манай хүү одоо олдол тоглолтын тагим дотор байгаа. Хөг минь авраач. Одоо яадаг вэ? Хөө минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж үү? Үгүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рэд! Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л гад чалаа гэж юу? Одоо яах вэ? Доонод хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цогт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшөглөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцоогүй байгаа даа. Минь. Рэд бай. Бяцхан дануудыг аварчихлаа штэ. Ээж. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх,
Ред донод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр харлаа. Рэдийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг байна. Ред үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм ал хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжигээ тоглож чадахгүй. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа болов та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болчиход байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь донод хамгаалагч Галт Баатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Ред эргээд донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Ред дахин төрсөн нь гинөө. Гоё юм аа. Баярлалаа. Бүгдэд нь баярлалаа. Ред донод. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэйд байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байхаар ойрд юу хийж байна да? Би талхны өсчний газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хөөе, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гой хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л бишээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хууц байна. Жимстэй монголын. Хүний юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад ууган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, ятана. Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд үж болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдал баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол
до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч бишээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Аадтай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За, Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хидийгэр жижигхэн ч гэлээ нүд галбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсан. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэр чихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байцсан. Жимстэй мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүвэр. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй дээ гайгүй. Аха! Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон 50 дах. Ух, эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр амар юм. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу вэ? Хүн тусалж байхад Өршөөгөө. Шок ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой шоко. Яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр жимстэй мофлын ахта дахиад уулзгаар болсон юм аа? Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан шокогийн үсэг ямслаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаад ав. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл шоког өөрчилөх үү дээ. Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчилөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татан пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй биш дээ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх, шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрэй. За, Ямар гоё таглаг юм бэ? Шоко. сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан.
Манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хям дүнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шок үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд албаны амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шок. Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлаг нөө эсвэл соёлтой нөө? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шок. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болж байгаа вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ үсэл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй. Юу гэж? Би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л доо. Гэхдээ гялалцсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л боддөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрвшил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг одоо л ойлголоо. Та өдөөд хогоо англиад сурчмаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас аваар. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа Тийм гинэ. ээ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүвтгэж чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлж байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй юу? Үгүй амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Дахайн хороо шиг газар. Хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгээр. Райстыг төгссөн биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гишүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй тий. Миний голч дөрөв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус засахад тусалчих ажилтан л хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй байж өөр хэнийг авах гээд байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавдаа хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай, бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал.
Чи сайн залуу юм шиг байна. Даанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус застдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой сагиуй. Яадэрлээ шүү. Зя ярилцлаганда үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтга талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөрөө. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүг. Явъя тэнгүүдээ. За. Yeah. Yeah. Ямар аймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөг авна гэх юм биш байгаад. Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавна да. Намайг ажилд аваагүй чи төлөө. Чизкапа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Раиг сургуулийг төгссөн юм шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хөөе зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хөөе. Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? Чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа энэ ч нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнуудаа аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж үс засаж чадахгүй штэ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Тон доволдажгүй. Сайн байна. Каз ч юм бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Хаа чинь яриад байна. За талхаа. Би сая $1 пирог шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Каменбер бяцлаг. Хурдан наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хүрэмтэй юм аа. Хүрмээ өгч жаалаа. Чи энэ хүрмээр дутхгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа
Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Бацтай хэлчихье. Нэгдүүтэй юм аа. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяслаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь хаанаас гараад ирвэ? Хүчирхэл бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэй үстэй. Чамайг заасан уу? Битгий бусдыг хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хойлаашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хойлоо танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг хин гэдгийг. Каменбер бяслаг. Каменберг нэ. Чи чинийх алдартай үнэртэй үсттэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм заа юу? Сайн уу наадуудаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяслаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтөө авцгаая. Бясалга. Хэцүү байсан байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг хотын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзчил байна шүү тэр ноёнд чи. Аль үстэй. Боломж олгох та. Би чамд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяслаг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтан тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Тэдний хийхээр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Эмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгээ хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэггүй. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхий үнэр вэ? Юу болоод байгаа бэ? Гачаасаа суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээс өмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Каменбер шиг л байна да. Чамаас үнэртэж байгаа үстэй. Каменбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой.
Ана өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэвч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхээс илүү. Үгүй. Би ч гэсэн мууцсан мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн босдог гаргаж байгаа мó Шоко? Би одоо яалтай билээ. Талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсвэлж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд их муухай өнөр өнөртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өччихвөл дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бэслэга намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан эдээ болмоор байна. За баяртай. Байцаарай. Бэслэг чинь цагаан идэ шүү дээ. Шатрын хаан. Үгүй. Сүү шатар тожиход гөлөөс нь царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас Шоко мэдээж ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тарихаа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би өсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү ирэх мэ. Та зайцсахныг хожоог байгаа. Зайцсахандаа шатар тоглох уу? Зайцхан? Тэгье. Би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Чалаа хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихоос явахгүй. Тэгээд дарга чинь үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх! Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулна. Шатрын тэмцээн гэнэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Бясалга үзэг аваад ир. Тэмцээнд хожих хэрэгтэй байна. Сургуулийн шатрын бүлэг хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимштэй. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шал дэмий хаасан болно. Зайдасхан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайдасхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Язя. Хүнс явуулахын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайдасхан. Нохоо ч нү. Нохоо ч шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Өшөөгөөрэй. Өдөөд цайнах хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайдасхан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон. Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүтэй. Сүү. Гөлөөс нь царайг санахгүй байна уу? За амжилт хүсье дээ. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа маахнахаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булгаацж ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихэсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол Бойлж үз. Бидний хинч чипсийн зүггүй наргинд хуурдах тэнийг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жүүснээс өөр юу ч уугаагүй дээ.
Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаана вэ? Муухай төмс юм да. Аль хэдийн бохир арга хэрэглээд эхэлчихсэн гэж юу? Хой, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна. Баяр дээ. За. Зайцгаа 3 цаг болтол юу хиймээр вэ? Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг үрдэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил талхны муглаг хотын шатарчид бястагта пирогнуудаа би бол хөтөгч саран бов. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаанд тэлмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе. Манай эхний өрсөлдөгч хаа холын мөстэй хайрцагнаас ирсэн талхыг сургуулийн эсэн чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн шоколадтай донат. Харин энэ талд нэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцгаа тийм ээ. Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайцхан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж авлаа. Энэ гөлөг шүвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцгаа. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас гихшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцгаа чи хамгийн мондган. Яасан гих итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу ших галын хор алгуу? Өөдгөө чипс. Ноён талах сүү хоёр өрхөнд ч унсан байх л та. Гэхдээ зайцсан яасан ч өрхөнд ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас давстай. Гэхдээ давсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэхэн тоглогч, гентийн ялагч нохоо. Зайцхан. Шаажаад минь үдүүдэд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. Яа за, олон юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Хайхалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээ зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо булхайцдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Байлдоо. Өөртөө зориулж амттан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй шүү дээ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож эхэллээ. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балт амт талах мэн гэж. Яасан одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны үнээр сатааруулж чадахгүй. Чи өнгөрсөн дөө ялзарсан төмсөө. Нохойд хожигдож байснаас ялц буцалсан минь дээр. Май чи хотч нохой минь. Альва жаал минь бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Оожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Ойдоо зайцхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайцсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаацаагүй би бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу асан бэ? Гайхалтай
Тэндээ болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрчихсэн юм уу? Ахаад хэдэн цаг сэлгүүтгэн гэж бодож байсан ш. Ямар мундаг юм бэ? Чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаандаа бяцхан нохоо минь. Одоо 1-р байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм уу? Мөнгө яасан юм бэ? Гойдо PlayStation 2. Сүүлийн бүх тоглоомнод байна штэ. Хөх, үнэхээр авчлаа гэж үү дээ. Сүү, хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ, нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. Зайдсхан. Зайдсан.